Эё, сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй сонсогчдоо. За та бүхэндээ дахин нэг vibe-ийг мэдрүүлэхээр Vibecast podcast-ийн маань цоо шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За ингээд манай энэ удаагийн нэвтрүүлгийн маань зочноор усан цэлтийн олон улсын хэмжээний мастер Билгүүдээ оролцож байна. За сайн байна уу? Сайн байна уу? За өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүрсэнд баярлалаа. За юуны дөрөнд бас урилгын минь хүлээж авсанд баярлалаа. Хоолой онцлог нь энэ аахгүй. Яг одоо жишээлбэл 50 метрийн дэлхийн сэргэлтээр уралдахад л гэхэд ерөөсөө эхний 5 байр нь ерөөсөө нэг 10 дойлын зүрхтэй л орж ирсэн гэсэн үг. Одоо хамгийн хурдан нь 23:00 явлаа гэж бодох юм бол бараг 5-т орж байгаа нь 23:11 шууд энэ доороо ингээл дотроо ингээл шууд имплэгтэй л 1 2 3 гэж ганцхан дойлоор чи одоо ингээд секундыг 100-аас нэгээр 2-т орно морно гэдэг чинь амар штэ. Чиний хувьд ямар юм? Миний хувьд за би анх удаа л ийм байдалд орж үзчихээ. Хөтлөгчөөсөө асуулт асуугаад байна тийм. Одоо би жоох хөтлөө. За тэгээд манай бэлгүүдээ маань өөрийгөө гоё танилцуулаад явчих тийм ээ. За намайг Билгүүдээ гэдэг усан сэлэлтийн олон улсын хэмжээний мастер мөн Монгол Улсын их сургуулийн холбооны инженерийн 3 дугаар курсын оюутан байна. За манай бэлгүүдээ маань хаана төрж өссөн бэ? Одоо тэр талаараа гоё дэлгэрэнгүй танилцуулбал. За би Эрдэнэ дотод 2005 оны 8 сарын 8-нд төрж өссөн. Тэгээд Эрдэнэ дотод 12 дугаар анги дуусгаад дүүргээд тэгээд Улаанбаатарт оюутан болж ирсэн байгаа. За одоо Монгол Улсын их сургуулийн 3 дугаар курсын оюутан. За оюутан болсон чи хэр байна? Дэжгүй байна. Билгүүдээгээсээ бас нэг онцолж нэг зүйлийг асуухад өглөөг ер нь яаж эхлүүлдэг вэ? За миний өглөө ерөнхий нэг бол бэлтгэлтэй байдаг, нэг бол хичээлтэй байдаг. Тэгэхээр өглөө сэрэл нүур амаа угаачаад өглөөний цайгаа идчихэд тэгээд шууд бэлтгэлтэй юм уу хичээлтэй явдаг байгаа. Тийм. Тэгээд яг өглөөд бол яг тогтмол хийдэг юм гэвэл өглөөний цайгаа угаад тэгээд жоохон сонголт хийгээд тэгээд гардаг байгаа. Сонголт бас дасгал өглөөдөөс ер нь хийдэг ах нь шүү дээ, тий? Сонголт. Дасгал бол арай ихгүй. Биш. Тийм, жоохон өглөөдөө жоохон сунгаал хөл гарахаа. Зөв. Чунгуудыг сунгаж суллаа тэгээд гардаг байгаа. За ер нь яг хизэнээс яг одоо энэ усан сэлэлтийн спортод хөл тавьж эхлэвдээ. Яг за энд маань бас нөлөөлөх зүйл байсан уу? Эсвэл өөрөө ер нь анх ингэж дурлж орж ивөө. За энэ талаараа гоё дэлгэрэнгүй ярил. За энэ чинь бүр эртнээсээ дээр үе. За Эрдэнэтэд 7 дугаар цэцэрлэг маань бассейнтэй байсан. Тэгээд анх 2 настайдаа цэцэрлэгт орохдоо ер нь бассейн маань цэцэрлэгт маань байсан гэсэн үг. Тэгээд яг хуу тухайн үедээ цэцэрлэгтээ усан сэлэлтээр яг сэлд сураагүй ч гэсэн нөгөө орж тоглодог усандаа дуртай болсон мөч нь яг тухайн үеэс болсон гэж боддгийн. Тэгээд яг том бассейндаа Эрдэнэттэй явж эхэлсэн маань болохоор 1-р ангида яг нэг хичээл орохдоогоо зэрэгцээд Эрдэнэтийн бассейн цэлж эхэлсэн байгаа. Тэгээд тасралтгүй хичээллээд Эрдэнэттэй тэгээд тамирчин болсон да. Ер нь тамирчин болоход гэрийнхэн анх яаж хүлээж авч ирсэн бэ? За манай гэр бүлийн хувьд ерөнхий намайг дэмждэг. Айлч талаар юу ч хийж хэлсэн манай аав ээж намайг аягүй сайн дэмждэг байгаа. Тэгээд манай аав ээж хоёр миний ер нь шийдвэрүүдэд аягүй их оролцоод байдгүй. Тэгээ би ер нь багасаа л өөрийнхөө шийдвэрийг дандаа өөрөө гаргадаг байсан. Тэгээ тэрэн дээр яг хуу эцэгхийн зүгээс нөгөө зөвлөдөг. За миний хүү энэ юм шүү гэж зөвлөдөг. Түүнээс бол яг би өөрөө бүх шийдвэрээ гаргадаг байсан. Тэгээд хамгийн яг бэлтгэл хийж эхэлсэн шалтгаан маань гэх юм бол манай ах бас хилдэг байсан. Гэтэ яг тамирчин биш л те. Зүгээр нөгөө нэг яг том бассейнд нь зүгээр чөлөөтөөр орж сэлж таарад. Тэрийг би ээжтэйгээ явж байгаад үзээд тэгээд ээж би ер нь усан цэлийгээд тэгээ яг өөрөө анх ороод тэгээд яг тамирчин болж ирсэн. Тэгээд аав ээж маань яг ийм хиймээр байна, ингэмээр байна гингүүт намайг уусаа айлч тал дээр аягүй сайн дэмжиж өгдөг байгаа. Ямар гоё юм бэ те. За тэгээд баг насныхаа тухай бас гоё ярил. Ер нь баг нас нь яаж өнгөрсөн бэ манай бэлгүүдийн? За баг нас маань одоо яг хоёулынгийнх нь баг нас чинь яг утасныг сайн гарч ирэх гэсэн шүү. Яг одоо 1-ээс 5 дугаар ангида ер нь 5 дугаар анги хүртлээ яг гадаа тоглолдог. Тэгээд нөгөө ам аттлаа гэртээ очиж хуцаа гарч болохгүй гэдэг юм шүү. Тэгэж өссөн. Тэгээд яг
Яг жоохон том болоод нэг дундаа ангид орж ирээд утас гарч ирээд тэгээд утастай залгасан. Түүнээс өмнө болохоор яг нөгөө нэг одоо үеийнхэн шиг яг утастай зөвхөн хөрлөөд өсөөгүй. Яг гадаа тоглож өссөн. Тэгээд манайх бас юу байсан? Лагертай, амралтын газартай. Тэгээд зундынхаа 3 сар тийшээ явдаг байсан. Тэгээд бас зундаа хөдөө байдаг байсан гэж хэлж болно. Гэтэ нөгөө морь маалан дээр биш яг нөгөө амралтан дээр л байдаг байсан. Бараг л хөдөө. Бараг л хөдөө. Гэтэ морь маал сайн мэдхгүй л те. Гэтэ ер нь яалтч хөдийн шүнээр манай үеийнхэн бол одоо яг альпа үе гэх юм уу те. Яг тэр үеийнхнийг бодох юм бол утасны хэрэглээ ер нь бага байсан шүү дээ те. Ер нь тэгэл гадаа тоглож идэг. Гэтэ ер нь багасаа бас усан сэлэх дуртай байсан уу? Тийм. Ер нь багасаа л бараг төрснөөсөө хойш дуртай байсан гэдэг байсан. Аав ээж өөр. Нөгөө нэг тухайн үед нэг төмпөнд усанд оруулдаг байсан гэсэн намайг. Тийм үү. Одоо харангуут мангарч ичгэн тэгээд тэрэндээ усанд оруулахын гот амар дуртай. Уйлж муулаад бүр зөндөө уйлаадах юм бол усанд оруулж тэгж тайвшруулдаг байсан гэж ярьдгийн. Тэрийг бол би санахгүй л зүгээр аав ээж хоёр л тэгж ярьдیں۔ Тэгээд өөр бага наснда ерөнхий би ер нь 1-р анги та усан цэлж эхлээл 2-р ангиасаа бэлтгэл хийгээ явцсан. Тэгэхээр миний бага нас яг тийм их гадаа тоглодог бас цаг хайрцангуй тийм их бол байгаагүй. Өглөө хичээлдээ яваад өдөр нь бэлтгэлээ хийгээд оройн даалгавар хийгээд тэгээд цаг гарвал гадаа тоглоо тэгээд унтдаг байсан. Одоо яг одоогийн бэлгүүдээ бага насныхаа тий тэр сайхан нөгөө гадаа тоглоод усан сэлээд ингээд байж исэн. Тэр цаг үедээ очих юм бол яг юу гэж хэлэх вэ? За тухайн үед би нөгөө гадаа тоглох цаг арай бага байсан гэдгийгсэн шүү дээ. Тэгэнгүүт одоо жишээлбэл манай сургуулийн хүүхдүүд хичээлээ тараад шууд хамтдаа тоглоол ингээ ийшээ тийшээ явъя гээл тэгээ тоглоо явдаг байсан. Тэгээ би нөгөө салаад шууд бэлтгэл рүүгээ явж байгаа шүү дээ. Тэгэнгүүт айгүйг хатаархдаг байсан байхгүй юу үеийнхэндээ. Тэгээд ингээ тоглолдог ч жолоосой молоосой гэж айгүйх боддог байсан. Тэгээд яг тэр үедээ очиод буцаад хэлэх юм бол чи зөв замаар явж байгаа шүү. Энд чинь чамд ирээдүйд аягүй хэрэг болно шүү. Тэгээд тоглох цаг бол мэдээч чамд угаасаа гарч байгаа. Тэгэхээр хийх ёстой юмнуудаа эхлээд хийчээд юмаа гаднаа тоглороо зүг замаар явж байгаа шүү амжилт гэж хэлмээр. Вау за. Одооныхоо өөрийг хараад би ингээд ирээдүйд олон улсын хэмжээний мастер болоод чадсан байна. Рекордууд эзэмшдэг, Монгол улсын рекордууд эзэмшдэг болсон байна гэд харах юм бол ер нь амар их баярлах хаа. Рекордод эзэмшдэг гэж байна. Хамгийн анх одоо рекорд тогтоосон үе нь хизээ байсан бэ? 2024 оны холбооны ерөнхийлөгчийн цом тэмцээнээр хамгийн анхны 200 талбайнаар Монгол улсын рекордыг шинжилэн тогтоож исэн. За. Тийм тэгээд тэрнээс хойшоо одоо тэрийг оруулах юм бол Монгол улсын 8 рекорд шинжилсэн байгаа. Вау, гайхалтай. Ямар гоё юм бэ. За тэгвэл олон улсын хэмжээний мастер болоход бас чамгүй одоо шаргуу хөдөлмөр шаардсан байж таарна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ер нь бэлгүүдийн зүгээс яг одоо ямархуу бэлтгэлээ ер нь хэр одоо хийдэг байсан бэ? Одоо тэр хэцүү болгоныг яаж тавж гарч ив? Зя 10 жил байхад бэлтгэл хийх хугацаа ер нь айгүй дайжгүй байсан. Манай Эрдэнэт чинь нөгөө нэг тийм том биш. Тэгээд төгжрөл мөгжрөл байхгүй. Тэгэнгүүт ер нь бэлтгэл хийх орчин нөхцөл нь айгүй сайтай гэсэн үг. Одоо бид нар чинь нөгөө яг хангардынхаа тамирчин болчингууд бассейн дээрээ баг амьдэрсэн ч баг болохоор гэхдээ арайч амьдрахгүй л дээ. Ороод одоо баг 4-5 цаг амралтын өдрүүдэр чинь бид нар бүр гэр гэрээс хоол авчирж ирж байгаад бэлтгэлээ дуусгаж хоолоо ичээд буцаж орж сэлж мэлж тоглож байгаа. Тийм байдаг байсан. Тийм. Тэгээд хэцүү үеуд бол мэдээч зөндөө гарч исэн. Тэгээд тэр бүгдийг яг нэг зоригтой хүн болохоор нэг хэцүү санагддгүй юм байл л дээ. Хэцүү санагдсан ч гэсэн одоо нэг одоо юу гэдэг юм яа за болио гэж санагддгүй юм байлээ. Би бол ерөөсөө нэг амар болио шантраад байна, мантраад байна гэж ер нь бол нэг бодож байгаагүй. Одоо хүртэл ер нь бол айлч салбар дээр за энэ ер нь хэцүү юм байна да. Би энэс болидоо гэд ийм үйл гарч байгаагүй надад. Одоо олон улсын хэмжээний мастер болох зорилготой байгаа да. Тэгээд яг зорилготой тэр хүрэх замдаа ер нь юу эсэглэл бодох вэ одоо тийм ээ. Яг зорилготой хүрчээд дараа нь яана гэж бас бодож исэн бэ. За наа чи ер нь бол айгүй том сэдв. Би 12 төгсөхдөө гэхдээ 11-р анги төгсөхдөө
ер нь усан сэл жоох амжихаа болоод ирсэн баггүй. Одоо нэг төгсөгдөхөд. Зөв. Тэгээд бэлтгэл маань ерөнхий жоохон тасалдаад тэгээд тэмцээн болохоос нэг 2-7 хоногийн өмнө ч юм уу бэлтгэлээ гээл орчоод байдаг байсан. Тэгээд ер нь манай Монгол улсын усан сэлтийн тамирчид 10 жилээ төгсөөд ерөнхий болцдог байхгүй амжихаа болоод. Тэгээд угаасаа яг одоогийн байдлаар манай Монгол улсад маань яг усан сэлтийн тамирчин хийгээд нөгөө нэг амьдрах боломжгүй. Тийм цалин мөнгө нь хангалттай хүрэхгүй гэсэн үг. Тийм болохоор ер нь хүмүүс маань 10 жилээ төгсөөд оюутан болоод ерөнхий болцдог гэсэн үг. Тэгээд тухайн үед би бас ерөнхий за оюутан болоод болох юм байна да гэд ер нь тиймэрхүү бодолтой байсан. Тэгээд нэгдүгээр курстэй би 12 төгсөхдөө спортын мастер байсан. Тэгээд 12 дугаар ангидаа олон улсын хэмжээний мастер болох гээд чадахгүй 3 тэмцээн өнгөрч исэн. Тэгээд усын спортч айгүй харигсаа. Ингээд дойлууд л дутан зэ. Одоо жишээлбэл 200 хойломгийн олон улсын хэмжээний мастер 2 минут 12 секунд 30 бишээ 50 дойл байдаг байхгүй. За. Тэгэнгүүт яг тэр цагт 200 тэр цаг дотор 200 хойломгийг одоо туулж орж ирж чадвал олон улсын хэмжээний мастер болох боломжтой. Одоо болцлон тэр байдаг байсан гэсэн үг. За. Тэгэнгүүт яг 12 дугаар ангидаа би ингээд 3 тэмцээн яг хичээгээд 2 минут 12 секунд 50 дойлоос за нэг үсрээл 40 дойлын хойно ороодсан байхгүй. Дандаа одоо жишээлбэл 2 12 57 2 12 63 гэдэг ч юм уу. Чи одоо дойл гэдэг чинь 100-ны секундын 100-ны 1 шүү дээ. Яг тийм хэмжээгээр л ерөнхий яагаад байсан? Нөгөө дутаад байсан. Тэгээд яг олон улс болдог жил маань олонгууд нэгдүгээр курсын намар байхгүй. Эхний семестр орж ирээд би эхний семестртээ сурж авах хугацаанд олон улсын хэмжээний мастер болох одоо яг бэлтгэлээ хийсэн гэсэн үг. Тэнгүүт одоо нөгөө өмнө ингээд болж чадахгүй байгаа даа штэ. Тэнгүүт хүн чинь айгүй их дарамт үүсгэл юм байлээ л те. Тэг ингээд за одоо энэ юу нэгээд чадахгүй ч юм болов. Олон улсын хэмжээний мастер арай хүрхгүй ч юм болов. Гэт айгүй их юм бодогддаг, айгүй их нэг стресс нэмэгддэг. Тэгээд дээрэс нь 2024 онд дуусаад 2023 онд дуусаад дараагийнхаас нь Монгол улсын одоо нэг цол зэргийн болцол нэмэгдэх гээд бүр айгүй чанга болох гэсэн байхгүй. Тэгээ би ерөөсөө яг хамгийн сүүлийнхаа тэр 2023 оны 11 сарын улсын аваргаар бишээ ерөнхийлөгчийн цомоор олуулсаа болох гэж чадаагүй бас дойл дутцсан. Тэгээд за гээд ер нь чадахгүй мэн да гэд бодож исэн чинь Оросын Санкт-Петербургт айгүй том тэмцээн болоод тэгээд тэнд орох боломжтой болоод тэгээд яг тийшээгээ хамгийн яг одоо он гарахаас өмнө хамгийн сүүлийнхаа боломжоор олон улсын хэмжээний мастерынхаа болцлыг хангаж ирж исэн гэсэн үг. Гайхалтай. За тэгвэл олон улсын хэмжээний мастер болоод тухайн үедээ яаж хүлээж авч исэн бэ? Реакшн. Ер нь бол үнэхээр гоё. Тэр мэдрэмжийг ер нь үгээр хэлж болохгүй хаа. Үгээр илэрхийлэмгүй. Тэр чинь одоо ингээл яг олон улс болох гол зөндөө олоудаа фейлж байгаа шүү дээ. Хэдхэн дойлоор. Яг тэр чинь нөгөө яг хурж амжихгүй байгаад амар хол зөрүүтэй бол за хүн чинь ингээд болохгүй маань гэдэг шүү дээ. Тэгэхгүй яг ингээд нэг хэдхэн дойлын наанд л ингээд хурж чадахгүй байгаад харч айгүй хэцүү байгаад байдаг. Тэг яг нөгөө нэг хийж болох хамгийн сүүлийнхаа тэмцээн дээр за энэ дээр л хийн одоо энэ дээр хийж чадахгүй бол тэгээ цаашаа ер нь боломжгүй гэд тийм сэтгэл зүйтэй ороод яг хамгийн сүүлийнхаа боломжн дээр хийжсэн. Тэгээд би гарч ирээд уйлж исэн. Тэгэхээр тэр аз жаргалын нулимсл тухайн мэдрэмжийг илэрхийлэх хаа гэж бодсон. Ер нь хэр шартай вэ? Ер нь сонсож байхад бас шартай байж магадгүй сонсогдоод байна. Шартай баха. Шартай баха. Ер нь тэгтээ бас зөв шартай гэх юм уу? Нэг буруу муу юмд шаарлаад байдгүй. Тийм. Одоо тэгтээ дойл дотны гэдэг чинь бас амар биш үү те. Бүр секунд ч биш, бүр минут ч биш, бүр дойлоор дутна гэдэг чинь тэгээд бүр амар хүний баг шаргуу хүн байсан ч баг хүний шарыг хөдөлгөж чадхаар хэмжээний те. Харин одоо энэ усан сэлэлтийн чинь яг гол онцлог нь энэ аахгүй. Яг одоо жишээлбэл 50 метрийн дэлхийн сэлэлтээр уралдахад л гэхэд ерөөсөө эхний 5 байр нь ерөөсөө нэг 10 дойлын зөрүүтэй л орж ирэх гэсэн үг. Одоо хамгийн хурд нь 23:00 явлаа гэж бодох юм бол бараг 5-т орж байгаа нь 23:11 мэгтэй ч. Шууд энэ доороо ингээл дотроо ингээл шууд ирэмтлэгтэй л 1 2 3 гээл ганцхан дойлоор чи одоо ингээд секундыг 100-аас нэгээр 2-т орно морно гэдэг чинь бас амар штэ. Амар. Тэгээд усан сэлэлт чинь яг нэг бодлын айгүй
үнд шудраг тийм нэг ямар ч тийм булхаацах боломжгүй. Тийм байна те. Тэгснээ бас айгүй их эрсдэлхий спорт гэж болоо. Босоо өндөртэй байна. Манай бэлгүүдэд одоо шүтэж биширж явдаг ч юм уу те. Одоо яг энэ өөрийн чинь төрлийн спортод биширж хүндэлж явдаг тийм хүн бий юу? За Монгол улсаас уу ер нь төв дэлхий. За аль нь ч хийж болно. За төв дэлхий гэх юм бол угаасаа та бүхний мэддэг Майкл Фелпс байгаа. Майкл Фелпс ч өөрөө яг дэлхийн сэлэлтээр болдог байхгүй. Миний яг үндсэн төрөл маань бас дэлхийн сэлэлт. За. Тийм тэгээд Майкл Фелпсийн зөндөө олон бичлэгүүдийг үздэг. Багасаа энэний ингэдэм байна гэд тэгж өсөж ирсэн. Би ер нь багш нарыгаа айгүй их шүтж хүндэлж явдаг. Одоо нэр дурсах юм бол манай Алтан Туяагч маань байна. Оюун зүйл огш, Вягтс клубын Баттулга нэмүүл багш нар маань байна. Тэгээд зөндөө олон багш нараар дамжиж ирсэн. Бүх багш нараас ер нь маш их юм сурж авсан тэр хүмүүсээ л шүтэж биширч баярлж явдаг да. Одоо хитэн медаль шагналыг эзэн болоод байгаа л одоогоор. За мэдгүй тоолж Тоолж байгаагүй. амжаагүй юу? Ер нь тоолж байгаагүй. Нэг Хийдэм бол барах цаалаад нэг үздэй яг за нэг тэр хавцаа ах та гэд энэ жил чинь 8 медаль алтан медалийн эзэн болсон гэдэг. Сая 26 оны 1 сарын 8-наас 12-нд улсын авраг болсон нас нөхцөл сар. Энэ тэмцээнээс 8 алт 2 мөнгөнийг хүртэл авсан байгаа. Тэгээ нөгөө усан цэлэлт чинь бас нэг юм одоо хэрвээ чи үнэхээр чадвартай байх юм бол одоо нэг тэмцээнд ороод олон төрлөөр медаль авах боломжтой гэсэн үг байхгүй. Одоо жудо эднэр чинь ороод нэг медаль авдаг шүү дээ. Тэгээд усан цэлэлт хэрвээ чи чадвартай яг бэлтгэл маш сайн байх юм бол одоо жишээлбэл 50 100 200 өвөр гээд ингээд 3 медаль тэгээд эн чинь 4 төрөл байгаа шүү дээ. Тэгээд ингээд олон медаль авах боломжтой. Гэхдээ бас энэ тэр хэмжээгээр их хэцүү гэсэн үг. Нэг хүмүүс ч яг нэг төрлөөр бэлтэж байгаа шүү дээ. Яг тэд нартай бүх төрлийн хамт бэлтээд уралтна гэдэг бол бас хэцүү гэсэн үг. Амар чадвар шаардах юм шүү дээ. Одоо хоёулаа төсөөлөл л доо. За яг энэ усан цэлэлтийн спорт арай одоо хичээллээгүй тийм ээ. За тийм бэлгүүдээ байсан бол одоо яг юу хийгээ явж байгаа бол эсвэл өөр спортод сонирхолтой болоод өөр спорт руу орчих байсан болов яах байсан бол чи ер нь нэг төсөөлөлт чинь бууж гинөө. За ямартай ч ямар нэг спортод бол заавал байх байсан уу? Би яг спорт дуртай манай аав жирүүгээс хоёлаа айгу спорт дэвсэлтэй юм байдیں۔ Манай аав одоо нэг тухайн үед чинь Орос улс ч айгу том байсан шүү дээ. Орсын холбооны улс байсан. Тийм тэр чинь баг Европ байсан юм билээ шүү дээ. Амар том улс. Тэгээд бүх Оросын хүүхдийн жудогийн аварга байсан манай аав чинь. Тийм манай ээж ч болохоор айгу их сайн сакс тоглодог. Дээр үед хинч тайж. Өөрийнхөө үедээ саксныхаа улсын авар маргах тавьдаг байсан. Тухайн чинь нэг дээлиг миг байхгүйсэн шүү дээ. Тэгээд одоогоор бол баг дээдлиг юм да. Тэгээд тийм хүмүүсийн хүүхэд чинь ямар нэгэн спортоор хичээллэх угаасаа багасаа айгүй хөдөлгөөнтэй байсан. Тэгэл ямар нэгэн спорт руу хөл алдал орох л байсан биз дээ тийм ээ. Тэгээд хэрвээ ямар нэгэн байдлаар тамирчин болоогүй байсан бол одоогийн өөрийнхөө боддог сэтгэдэг энэ бэлгүүдээ бол яагаач байхгүй байсан баха гэж бодож байгаа. Ер нь бол спортоос би бол өөрийгөө маш их юм сурж авсан гэж боддог. Намайг айгүй хүмүүжүүлсэн. Тэгээд ялж ялагдахад айгүй их сургасан зүйл гэж боддог. Бэлгүүдийнхаа нэг бичлэгийг үзье. За. Эрдэнтийн нэг сайт байсан. За тэр бичлэг дээр ер нь тэр чи одоо хэдэн он байсан бэ? 24 он байсан уу? 23 он байсан уу? Тэгвэл Эрдэнтийнх гэвэл бараг бүр дээр их хаа. Тий, ер нь жоохон дээр. Тэгэхэд би нэг зүгээр яг уу яриаг нь хайлт ингээд сонсоход бэлгүүдээ маань тэр үед бол олон улсын хэмжээний мастер болоогүй байсан. За тэгээд гол зорилго чи юу вэ гэд асууж яхад миний хувьд бол ингээд миний одоо хамгийн том зорилго бол олон улсын хэмжээний мастер болохоо гэд нэг хэлжсэн нэг тийм бичлэгийг би үзье. Одоо ингээд олон улсын хэмжээний мастер болчлоо. Хүрснээс цаашаага ер нь яах бодолтой байна? Ямархуу юм бодогдож байна? За, тамирчин болгоны ер нь хамгийн том зорилго би бол ер нь олимпиад оролцох гэж бодож байна. Тийм, олимпиад оролцох. Тэгээд миний цааш тийм мөрөөдөл хүсэл маань бол мэдээч олимпиад оролцох байгаа. Тэрний өмнө одоогоор яг тавьсан зорилго гэх юм бол одоо 26 онд 9 сард Япон улсад Азийн наадам байгаа. Тэгээд Бээжин хотод дэлхийн аварга байгаа. Энэ хоёртой орно. Тэгээд цаашдаа бас усан сэлэлтэд хаяхгүй хичээллээд явна гэж бодож байгаа.
Төсөөлж исэн өөрийгөө яг олимпийн тамирчин болцсон байна. За ингээл яг олимпийн тэр дэвжэн дээр гараад тэг яг өөрийнхөө төрөлд ингээд алтан медаль аваад ингээд Монгол улсынхаа далбааг ингээд бадраагаад ингээд зогсож ийн гэж ер нь төсөөлж исэн өөрийгөө. Төсөөлжсэн амар гоё юм сануулчлаа. Би бараг 10 жилдээ тэр тэгтээ хизээ гэдгийг нь мэдэхгүй байна. Бараг 2 жил мэл унтахынхаа өмнө нэг хэсэг ингээд айгу унтаж чаддгүй байсан би. За. Тэг ингээд ингээ өөрийнхөө мөрөөдлийнхөө талаар ингээ төсөөлж жогоод тэгэнгүүт ягаад ч юм унтцдаг. Тэгээд би бүр бараг 2 жил бараг яг наад чиний ярьсныг бараг төсөөлж унтсан баха. Яг нөгөө нэг тухай чинь Майкл Фелпс яг амар мундгаар байсан. Яг одоо бол зодог тайлчаад байгаа шүү дээ. Тэгэл тэр хүнтэй яг олимпиад гараад уралдаж ийн яг ингээл нөгөө нэг заал руугаа орж ирэл битүү хүмүүс ингээл суугаал орилтоол тэгэл гарч ирэл Майкл Фелпс миний хажууд тэгэл бит хоёрстай амар уралдаал эцсийн мөчөд би төрүүлж ороод алтан медаль авч ийн гэл ингэж амар гоё төсөөлж шээ. Төсөөлдөг байсан. Тэгээ ягаад ч юм сүүлийн үед юусоо ингэж төсөөлөөгүй юм байна. Бараг 5 жил мэл юусоо ингэж төсөөлөөгүй юм байна. Ингэж төсөөлдөг байснаа ч мартсан байсан уу. Тэгвэл би өстө гоё юм сануулсан юм шүү те. За бэлгүүдээ маань найз охинд байгаа юу? Найз охин Байхгүй юу. За тэгвэл ямархуу охин сонирхдаг вэ? Одоо манай бэлгүүдийг бас харж явдаг охтууд байж магадгүй шүү дээ. Эсвэл одоо үзээд нэвтрүүлгээр үзээд бас чамайг ямар хөөрхөн хүүхдтэй гэд харж байгаа охтууд байж бол. За тэгвэл ямархуу тайпны охин сонирхдаг вэ? Одоо тэгтээ яг нэг амар type mic гэж байхгүй яг үнэнд. Одоо хүмүүс ч яг ийм дуртай, тийм дуртай гэдэг шүү дээ. Надаа яг тийм type яг ийм байх хэрэгтэй гэсэн юм бол юусоо байхгүй. Тэгтээ бас ингээд анзаараад харангуут өндөр охтууд жоохон дуртай юм шиг харагдаад байна. Сүүлийн үе жоохон анзаараад байгаа. Одоо надаас өндөр байвал бүрч гоё юм шиг. Гоё. За. Өндөр охтуудад тэгвэл нэлээд боломж байгаа юм байна шүү дээ, тийм ээ. Мэдгүй. Тэгтээ бол яг ийм байх хэрэгтэй ч гэсэн юм байхгүй л те. Зүгээр яг сүүлийн үед л тэгж анзаараад ер нь тийм. Тэгвэл эмэгтэй хүнийг ер нь яг ямархуу байвал те яг энэ үнэхээр яг гоё эмэгтэйлэг те айгүй зөв эмэгтэй байна да гэж хардаг уу? За эмэгтэй хүн бол мэдээч үн цэнтэй байх хэрэгтэй. Өөрийнхөө бас үн цэнийг айгүй сайн мэддэг байх хэрэгтэй гэж бодож байна. Гэхдээ үн цэнийг мэддэг байх хэрэгтэй гэл дээгүүр хараад яваад байх хэрэгтэй гэсэн үг биш. Гэхдээ нэг тийм ихэмсэг зан чанар нь байдаг. Тэгээд өөрийнхөө хаана юу их ёстой, хаана юу хэлэхээ мэддэг. Тийм байвал ер нь эмэгтэй хүмүүс айгүй үн цэнтэй харагддаг. Харагдах байдлаасаа. За тэгээд дотоод хүмүүсээ гэх юм бол би ерөнхий эрэгтэй хүмүүс одоо ихнэр авахтаа ч юм уу ер нь бол ээжийн үнийг хамгийн их хайдаг байх гэж боддог шүү дээ. Би ч гэсэн бас ер нь анзаараад хахад тийм л юм шиг байлээ. Ээжийнхээ үнийг хараад байна үү? Ээжгээ одоо нэг хайр халамж сайтай гэх юм уу, сэтгэлтэй гэх юм уу. Тэг ингээд манай ээж чинь болохоор яг ингээд ямар ч нөхцөлд миний ард байждаг байхгүй. Тэгээд тэр нь яг тийм байвал айгу таалагдах хаа. За тэгвэл одоо усан цэлтийн спортод хөл тавиад нилээдгүй бас хугацаа өнгөрлөө. За энэ бас өөрийнхөө одоо доод үеийн дүүн нартаа тийм ээ энэ подкастыг үзэж байгаа, сонирхож байгаа хэн бүхэнд бас гоё усан спортоо, усан цэлтийн спортоо сурчлаад ч юм уу тий өөрөө ер нь аягүй гоё ийм давуу талтай шүү гэд хэлэх зүйл байвал юу хэлмээр вэ? За би эхлээд ямар тач сайн талуудын хэлье. Тэгээд дараа нэг бас нэг гоё усан цэлтийн тамирчнаас тийм мэдэрсэн нэг гоё зүйлээ ярих юм. За сайн зүйлүүд бол мэдээж зөндөө их. Энд чинь нөгөө нэг биеийг бүрэн хөгжүүлж өгдөг. Яг бүх булчингийн жигд хөгжүүлж өгдөг. Энэ ч утгаараа нөгөө нэг physical therapy гэж байдаг ш. Нөгөө усанд сэлээд одоо ямар нэг юмнуудаа зассан ч юм уу. Одоо жишээлбэл манай Монголд түнхний мултралтай гүйж харьяаж чаддгүй жоохондоо тийм байж байгаад усан цэлээд усан цэлтийн тамирчин болоод тэр нь бүр 98% та идэгсэн тийм хүүхдүүд бол би бүр зөндөө мэддэг байхгүй. Яг миний мэдх ингээвэл зөндөө байгаа. Тэгэхээр ер нь бол усан цэлт эрүүл мэндэд чинь бол бүр маш сайн. Одоо энэ хүмүүс ч нөгөө нэг усан цэлт өвөл усан цэлтэй хичээлэл ханаа төрн мөрн гээл тийгээд байдаг шүү дээ. Би бол тэрнтэй нэг санал нийлдэг.
би одоо ингээд нэгдүгээр ангиас хойш усан цэллээ 10 16 15 хийч. За. 15 6 ч 10. Тэгж яхад бол бараг л тоотой л ханиад төрсөн. Тэг бараг л нэг ханиад үрээд байдаг. Тэгээ энэ миний манаас нэг усан сэлэлтийн бас айгүй их давуу тал гэж бодож байгаа. Тэгэхээр хүүхдүүдээ усан цэлэхээс ерөөсөө бити айгаараа өвөл чамаагүй айгүй усан цэлүүлэх хэрэгтэй шүү. Тэгэд гол нь анхаарах юм гэх юм бол нөгөө нэг хүүхдүүдийн чихэнд ус орчоод хатааж амжихгүй хүүхдэнд гарахаар нөгөө нэг чихэн өрөвсчөөд байдаг байхгүй юу? За бас тийм тохиолдол байх юм байна те. Чихнүүдийн сайн хатаагаад тэгээд гаргаадах юм бол усан сэлэлт бол айгүй хэрэгтэй зүйл шүү гэж хэлмээр. Дээрээс нь бас нэг надаа нэг таалагдсан юм нөх юм бол айгүй цэвэрхий спорт байхгүй. Ингээд контактгүй гэх юм уу? Би одоо яг контакттай спорт дургу биш л те. Би өөрөө сакс максанд айгүй дуртай. Тийм. Гэхдээ ингээд одоо жишээлбэл айгүй их нэг хөлс мүсэндээ утгалдаад байдгүй ч юм уу. Айгүй цэвэрхэн тэгээд арьс марьс ч гэсэн их бохиртоод байдгүй гэх юм уу. Тийм байна. Өөрөө чи арьс бол их гоё харагдчихэв. За баярлалаа. Тийм. Тэгээд тэр нь айгүй гоё. Контакт багтай айгүй цэвэрхэн. Тийм айгүй гоё спорт. Нөгөө мэдрэмжээ ярих үлээ. Тийм. За хамгийн сүүлд мэдэрсэн гэх юм бол одоо би сая 100 Германы Берлин хотод оюутны дэлхийн наадам босоохгүй оюутнуудын бүх спортын одоо нөгөө нэг оюутнуудын одоо мундууд нь очиж уралдаг гэх юм уу. Тэрэн дээр юу байсан? Одоо жишээл одоо ингээд тэмцээний усан сэлэлтийн одоо тэр заал байгаа шүү дээ, бассейн байгаа. Тэнгүүт яг тэрэнд уралдах хүмүүсийн ингээд бэлдээд ингээд чагсаагаад байж идэг call room гэдэг ингээд өрөө байдаг хгүй. Одоо ингээд нөгөө нэг зам дээр ингээд байрлуулахад бэлдээд ингээд байж идэг. Тамирчид нь яг нөгөө нэг тэндээ ингээд уралдахын өмнө яг ингээд байж идэг. Тийм өрөө байдаг хгүй. За. Тэгээд тэр өрөөнд ингээд байж байгаа мэдрэмж амар гоё. Одоо ингээд бүх улс тэр ч одоо ингээд бүх улсын хамгийн мундууд нь ирсэн байгаа шүү дээ. Яг ирээл уралдах гал тэр чинь ингээд бүгднгийнх нь бэлтгэл сэтгэл сүмөө бүгднийг бэлтцэн. Яг одоо гараалцтай алцах гал хин бэ чи юу би юу гэдгийг бүр яг үзцгээл заяа. Бүр тийм ингээд тэр яг ингээд мэдрэмж нь тэр өрөөнд бүр ингээд багтахгүй заяа. Бүр ингээд. Вау. Ингээд залуучууд ч орилтоол би юм алгатаал хүү гэл. Яг гараал одоо өстой хин бэ гээ үзцгээл заяа. Яг тэр мэдрэмж бол бүр амар гоё. Одоо манай усан сэлэлтийн залуучууд бус спортод ч гэсэн байдаг л ах л та. Гэхдээ манай Монголын залуучууд яг тэр мэдрэмжийг том тэмцээнүүд яваад заавал авч үзээсэй гэж чинь. Тэр бол бүр үнэхээр гоё мэдрэмж, нэг тийм ир хүний дотроос нэг тийм юм ориглуулсан ч юм уу. Хэмэр сэргээс ингээд ярьдаг шүү дээ. Тэр шиг одоо чи ингээд төсөөлөлтэй ингээд чи одоо ингээд одоо юу гэдэг. За чи жишээлбэл усан сэлэлтийн тамирчин заяа. Тэг ингээд гадаадад том тэмцээн, дэлхийн тэмцээн заяа. Дэлхийн бүх улсуудаас мундгууд нь ирсэн. Тэгэл уралдах гал ингээл тэр өрөөнд ингээл чиний өрсөлдөгчнөр чинь ингээл чи ингээл яг одоо уралдах чинь яг одоо гараал эндтэй бүх юмаа хийн гэл бодоол тэгэл орилтоол тэр сэтгэл зүйтэй тийм өрөө тэр өрөөнд байна гэл төсөөлөхөр амар гоё байна. Бүр баг огшдээ штэ. Шууд тэгэл бүр ингээл хамаг адреналин ялгараал орилтоол тэгэл тэгж байгаа чи. Тэгээд тэр тэмцээнээс амжилт үзүүлсэн үү? Тийм тэр тэмцээн дээр би Монгол улсын 2 рекорд шинжилэн тогтоосон байгаа. Ваа. Тийм нэг нь болохоор айгүй онцлогтой 10 жил эвдэгдээгүй байсан рекорд байхгүй юу? Хөө тийм үү. Хамгийн одоо Монголд усан сэлэлтийн 9 ширхэг олуулсан хэмжээний мастер байдیں۔ Би тэрнийх нь 9 дэх нь байхгүй юу? Хамгийн сүүлийнх нь байгаа гэсэн үг одоогор. Тэгээд тэр миний эвдсэн рекорд олонгууд хамгийн анхны олуулсан хэмжээний мастер дүлгөөн гээд манай усан сэлэлтийн нэг ах байгаа. Тэр хүн маань яг дэлхийн аварга дээрээ хийж исэн тийм рекорд тахгүй. Тэгээ тэр рекорд шинжлэгдээгүй 10 жил явсан гэсэн үг. Одоо манай рекордууд чинь ерөнхий ингээл доороос нь дараагийн үеүүд нь гарч ирэл ингээ шинжлэгдээ явдаг шүү дээ. Тэгээ тэр рекорд болохоор 10 жил ерөөсөө эвдэгдээгүй байсан тийм рекорд гэсэн үг байхгүй. Тэгээ тэр рекордыг би 10 жилийн дараа эвдсэн юм байна. Нөгөөх нь 200 метрийн дэлхийн сэлэлт. Тэр 10 жил эвдэгдээгүй рекорд байсан 100 метрийн дэлхийн сэлэлт. Нөгөөх нь 200 метрийн дэлхийн сэлэлт байна. Дэлхийн сэлэлт гэж яг яад юм бэ? Одоо би болохоор үннийг хэлээд бол яг сайн бол одоо мэдэхгүй байна.
Телевиз хэлэлт гэхээр одоо яг ямар За, бусад энгийнээс ер нь яг хідэн тийм төрөл байт юм. гэдэг гэж юу? Тий. За усан сэлэлтэд бол 4 төрөл байгаа заяа. За. Өрөөр даллах, мэлхий сэлэлт, араар даллах, дэлфин гэдэг. Ийм 4 төрөл байгаа. Тэгээд дотроо зайнууд нь хуваагддаг байхгүй юу? Аха. 50 100 200 м гэдэг. За энэ дундаасаа ерөнхий хамгийн хэцүү гэж явагддаг хүмүүс хилэгддэг гэх юм уу? Яг хоо бүх сэлж өөр өөрсдийн гэсэн онцлогтой байгаа шүү дээ. Бүх сэлж өөр өөрсдийн гэсэн одоо тийм зуурдаг булчингийн одоо нэг ядраад хэсэг байгаа. Гэхдээ дэлхийн сэлэлтийг ерөнхийдөө хүмүүс хамгийн хэцүү нь гэж ярьдгийг. Тийм үү. Тийм. Тэгээд одоо чи мэлхий сэлэлтийг мэдж байгаа лөө? Нэг ингээд гэдэг мөн мэлхий чинь ингэдэг нь. Мэлхий нь ингэдэг юм уу? Эн чи яадаг нь лээ? Нэг гараараа ингэдэг нь болохоор өвөр. Тэр нь дээшээ харчих юм бол ар. Хоёр гараараа зэрэг ингэж урагшаага татах юм бол дэлфин гэж ойлгочих жоо. За. Хамгийн энгийнээр тайлбарлахад шүү дээ. Ааха. Тийм тэгээд дэлфин би өөрөө яг дэлфин сэлэлтийн тамирчин байхгүй. Гэхдээ би олон улсын хэмжээний мастера 200 м-ийн холимог сэлэлтээр хийсэн. Холимог сэлэлт гингүүт 4 төрлийн дөрвөлнгийн явна гэсэн үг байхгүй. Хүү тийм 50 үү. м дэлфин сэлээд, 50 м ар сэлээд, 50 м мэлхий сэлээд, 50 м өвөр сэлээд орж ирнэ гэсэн үг байхгүй. Зүг. Бас аюу сонирхолтой юм уу те. Тэгвэл манай бэлгүүтэй чинь одоо яг одоогоор яг хідэн улс орнуудаар яваад тэмцээнүүдэд оролцсон байгаа билээ. За яг тэмцээнд оролцож явсан гэвэл цөөхөн баха. Аха. 2000 бүр нэг жоохондоо нэг Оросд очиж тэмцээнд оролцож ирсэн. Хамгийн анхны гадаад явсан тэмцээн гэвэл. За. Тэрнээс хойш гадагшаа ерөөсөө тэмцээнд явахгүй байжгаад 2022 онд Болгарын София хотод нэг тэмцээнд орж исэн. Яг тухайн улсынхаа нөгөө нээлттэй улсын аварга нь болоод. За. Тэн дээр би яг спортынхаа мастрын болцлыг хангаж исэн. За. Тэгээд тэрний дараа гэх юм бол 23 онд нөгөө нэг Оросд Санкт Петербургт болохоор олон улсын хэмжээний хаа мастрыг хангаж исэн. За тэрнээс хойшоо гэх юм бол одоо нэг сая 25 оны 100 Германы Берлин хот болсон энэ тэмцээн баг. За одоо яг энэ жинзээ үеийнхэн гэж яриад байгаа. Энэ жинзээ үеийнхэн дунд амьдрахад ер нь чамд ямар давуу болон сул талууд мэдрэгдэж байна. Ер нь өөр дээр ч гэсэн жишээ аваад ярьж болно. Одоо ер нь найс нөхөд дээрээ ч юм уу те. Яг ойр тойрны чинь одоо яг чиний үеийнхэнд за яг харилцахад ч юм уу те ойр дотн байхад ер нь энэ нийгмийн хүрээнд ямар давуу болон сул талуудтай байгаад байна. Энэ талаар өөрийнхөө үзэл бодлыг гоё илэрхийл. За бас ерөнхий хоёр талтай л ах гэж бодож байна. Яг жинзээ үеэс дээшээгээ одоо нэг ах эгч нар чинь одоо энэ манай жинзээ үеийг чинь өстой хөдөлмөрлөдгөө залхуу малхуу гэж аягүй их ярьдаг штеп. Тэгээд тэр нь бас яг нэг талаараа би бол үнэн гэж бодож байгаа. Тэгээд үнэн тэгэж яг тэр дээр үеийн л гэдэг. Одоо биднээс дээшээгээ үеийн маань хүмүүс шиг бид нэр хөдөлмөрлөж чадахгүй байгаа нь бол үнэн. Гэхдээ бид нэр ингээд яг адилхан үр дүн гаргах зүйлийг илүү ухаалгаар, илүү богинохоо хугацаанд хийх чадвартай гэж би хардаг байх нь. Тийм хардаг. Өөрөөсөө доошоо үед одоо манай дараагийн үеийнхэн ч гэсэн биднээс бүр илүү одоо залхуу гэж хэлэх бас айгүй болохгүй хаа. Ингээд үр дүнгийн хувьд адилхан гаргаж байгаа хоёр зүйлийг нэг хүн маш их одоо жишээлбэл нэг жил зарцуулаад хийж байгаа юмыг нэг хүн яг адилхан зүйлийг нэг сарын дотор хийж байгаа юм бол нэг хүн энэ бас яг залхуу гэж тодорхойлоход бол бас айгүй хэцүү байх гэж бодож байна. За Today Монголд заяа. Амар сүртэй те. За Today Монголд яг одоо яг үеийнхэндээ яриа. Үеийнхэн дундаа яриа тийм ээ. За манай үеийнхэн ер нь нэг за энийг л болчих юм бол ер нь за нэг гоё болох гээд юм да гэсэн нэг тиймэрхүү үзэл бодол чамд байна уу? Боддог яг нэг за манай үеийнхэн нэг иймэрхүү юм ал болчих юм бол ер нь гайгүй дээ гэл нэг хэлчмээр. Үеийнхээ хүүхдүүд их тийж шүүмжилсэн маягаар ер нь харж байгаагүй юм байна. Тий. Тэгээд цагаа тулгахаа болжвол юм ихэд чинь айгүй их цагаа тулгаад идэх юм хүмүүс. Тэгээд тэрийгээ би ч гэсэн өөрөө тэгээд идэх байхгүй. Тэгээд тэрийгээ болжвол айгүй хэрэгтэй байх таа л гэж бодож байна. Тэгээд хүмүүс ер нь манай үеийнхэн цагийн менежмент айгүй муутай юм шиг санагдд юм байна.
Тий. Одоо ингэ Ер нь бодоход. тийм. Тийм тэгээд цагийн менежментээ айгүй сайжруулах хэрэгтэй. Би болохоор яг энэ спортоосоо яг цагийн менежмент гэдэг зүйлийг ер нь сурч авсан байх гэж боддгийг. Тэгээ манайхан одоо ингээл одоо манай хитэн найзууд байгаа нэ уулзч бизнес гэх хөөх юм бас ярих гад байдаг. Тэнгүү тэгэл тэдэн цагт энэ дуулзъя гэлдэг ч үгтэй байхгүй шүү дээ. Чи бол өөрөө цагтаа бол ирсэн байгаа даа нү те. Тэгэл за гарж ийн марж ийн гээл тэгээ байхгүй. Тэгэл та байхгүй юу. Ер нь гэхдээ тийм те яалтчихгүй нэг жоохон цаг за би ч гэсэн өөрөө үннээ хэлье ер нь жоохон цаг барих тал дээр болмоо. Билгүүдийн хувьд бол харин цагийг бол спортоороо дамжуулж ер нь ягштал баримталчсарсан байх нь. Тийм л гэж бодож шít. Тэгээ цэрэгт бас дэжгүй сурсан баха. Цэрэгт явсан те. Тий. Цэрэгт яваад ирсэн. 24 оны 100 оюутан цэрэгт яваад ирсэн. Цэрэгт явхад ер нь ямар байсан бэ? Цэргийн талаар ярина гэвэл өстой. Амир уу. Чи барыг дахиад намайг дуудаж байгаа. Зөвхөн цэргийн талаар яриул. Яа. Би цэрэгт амар их ярих юмтай заяа. За. Тийм ярих юм гэх юм бол амар хэл юм бэл. Одоо цэргийн зөндөө бол найзуудтай болж молдог гэдэг бас үнэн л юм бэл. Ер нь гэхдээ яг миний яг дүгнээд яг цэргийнхаа тухай ярих юм бол эрэгтэй хүн бол заавал явж үзэх хэрэгтэй алба байлаа гэж би бол хувьдаа бодож байгаа. Яг цэрэгт явж ирснээр яг эмэгтэй хүн ямар үн цэнтэй байдгүй гэдгийг бүр амар ойлгосоох. Өмнө нь бол бас нөгөө нэг эмэгтэй хүний үн цэнийг би бол мэдтгэл байсан л та мэдтгэл гэж боддог байсан. Тэгээд би уус ээж мэжтэй айгүй хайртай. Тэгээд тийм байдаг. Тэгээд цэрэгт явснараа бүр илүү их мэдсэн аахгүй. Тэгэл тийм чи ямар ч эмэгтэй хүн байхгүй. Тэгээд ингээд бид нарт нэг хизээ илээ нэг гэрийнхэн дугаа яриад ярих боломж өгөөд эргэлт ирэх юм нөха. Чи оюутан зэрэг чи ганцхан удаа эргэлт ирдэг байхгүй. Тэгээд тэрний өмнө ээж рүүгээ залгаал ярьсан чи ёо хэвээ. Тэр эмэгтэй хүний хоолойны зүгээр шингэн хоолой л бүр ингээл тэврээд байгаа юм авч байгаа юм шиг юм чаа. Хөөх. Тэг бүр яг тийг санагдчихс. Тэгэл уцаа аваад ээжтэйгээ ярих гал гэсэн чи шууд хоолой зангираал юу ч ярьж чадхаа байлаа л. Тийм бол тийм илээ. Тэгээд ямар хөөрхий юм бэ? залуучуудаа хэлэхэд эмэгтэй хүмүүс бол нэрээ бидний амьдралыг чимдэг бидний амьдралыг өстой чинь нөгөө нэг өнгөтэй болгодог зүйл шүү гэж хэлмээр л. Вау. Тэгээ ир хүн бол заавал цэрэгт явж үзэх хэрэгтэй гэж бодсон. Би одоо хүүтэй болох юм бол бүгдийн цэрэгт явуулна гэж бодож байгаа бас. Баярлалаа. Гоё сэтгэлээ яваалцсан да. Эмэгтэй үнийг бас гоёор хэлсэнд манай одоо үзэж байгаа үзэгч охтууд маань л одоо уяраал сууж байгаа ах та баг. За тэгвэл одоо манай бэлгүүдэд одоо яг энэ хүртэлх хугацаанд амьдралаа дуугаар зөвөрлөх гэвэл ямар дуугаар зөвөрлөхөр вэ? За эрийг жоохон бодвол бод. Наадхыг чинь бодох юм байна л да. Ямартай ч нэг тийм мотивашнл дуу байх хаа гэж бодож байна. Айгүй хурдан химгэлтэй амьдарч ирсэн. Эхний 20 жил маань болохоор нэлийн хурдцтай. Бүх юм л айгүй хурдан, бүх юм айгүй шахуу, цаг үеэртэй. Яг зоригтой, зорилгохоо төлөө хичээсэн, тэмцсэн тийм л байж ирсэн. Тэгээ зорилгоотойхоо ч гэсэн зөндөө олон орн одоо биелүүлж чадсан. Эхний 20 жил маань бол айгүй мундаг өнгөрсөн гэж би бол өөрөө дүгнэж байгаа. Дараагийн 20 маань одоо ингээд эхэлж байгаа. Тэгээд энэ дээрээс алнаа л гэж байна. Ямар ч тач нэг тийм гоё мотивашнл дуу байх ах. Айгүй ирч хүчтэй байх гэдэг тийм. Ирч хүчтэй. Их тийм уянгийн бол биш ингээд амар ирч хүчтэй. Яагаад ч шүү. За тэгвэл яагаад ийм асуулт асуусан бэ гэхээр манай бэлгүүдэгийн одоо яг өөрийнх нь яг дотоод зан чанар нь өөрийгөө ер нь яг ямар хууд зан чанартай хүн гэж боддог вэ? Жоохон дотгошоо бүр ичимхий юу эсвэл ингээд амар одоо тий нээлттэй бусад хүмүүстэй айгүй ингээд шууд харилцааны чадвартай юу аль ямар хүн гэж боддог. Ер нь зүгээр өөрийгөө яг за би нэг иймэрхүү л хүндээ гэд нэг хэлчихэр юм байна уу? За өөртөө ихтгэлтэйгийн хувьд гэх юм бол би бүр багасаа өөртөө амар ихтгэлтэйсэн. Ээж аав нар ч гэсэн хэлдэг байсан. Бүр жоохонд бол амар өөртөө ихтгэлтэйсэн гэдэг юм бэлээ. Тэгээд тэгдэм бэлээ жоох бас өөртөө ихтгэлтэй ерөөхдөө. Тэгээд нээлттэй байсан. Тэгээд сүүлийн үед нэг тийм жоох
жоохон дотгошоогоо олгоод байгаа юм шиг. Жоохон зожигроод байгаа юм шиг. Тэг би энийг бол яг нэг хүмүүс чинь одоо бид нэр залуучууд чинь яг ингээд 18 хүртлээ ээж аавынхаа хажууд эхлээд байж явж байгаа шүү дээ. Аха. Тэг яг ээж аав маань одоохондоо бол яг нэг яг хамт биш. Тэгээ жоохон одоо ингээд биднээс жоохон ингээд зайтай байгаа шүү дээ. Одоо бид нэр өөрсдөө ингээд шийдвэрээ гаргаад тэгээд явж байгаа ингээд амьдралынхаа юмнуудыг өөрсдөө ингээд зохицуулаад явж эхэлж байгаа, сурж байгаа, амьдрал төлөв тавьж байгаа. Тэгээд энэ үед яг нэг ээж аавынхаа тийм хайр халамжийг жоохон одоо санаад байдаг ч юм уу. Тэрнээсээ болоод жоохон юм зожиг болох гээд байгаа юм болов уу гэж бодоолох. Тэгээ сүүлийн үед за зожиг нь цаашаа ямар тач одоо яг өмнөх шигээ бол бас байхаа хараа болиулах юм тийм гэртээ яг ингээд ганцаараа юмаа хийх дуртай мартай ч болдог ч юм. Илүү жоохон өөртөөгөө бас нэлээд ажил сураад байгаа юм шиг байна тийм сүүлийн үед айгүй их ганцаараа бас цагийг өнгөрөөж байгаа. Тэгээ тэр маань ч гэсэн айгүй их үр дүнтэй авах гэж бодож байна. Ихэнд айгүй хэцүү л байгаа тест. Тийм. Ер нь гэхдээ үр дүнтэй. Ягаад гэхээр наадах чинь ер нь өөртөөгөө ажилд сурж ийн өөрийгөө бас таньж мэднэ гэдэг чинь айгүй том зүйл өгдөг штэ тийм ээ. Өмнө чинь би ерөөсөө ганцаараа байж байгааг байхгүй юу? Аха. Дандаа л ингээл ээж аав маахтайгаа ч юм уу эсвэл ингээл найзтайгаа найзтайгаа ойрхон ч гэдэг юм уу. Мамаатантайгаа ч юм уу. Дандаа ингээ ойрхон байгаад гэсэн юм. Тэгээ яг саяхнаас яг ганцаараа болоод тэгсэн чи бас жоох эвгүй юм бил. Эвгүй ээ. За хоёр дүүтэй гэсэн тий. Тийм, хоёр ихээр эмхтэй мангар үзэсгэлэнтэй хоёр дүүтэй байгаа. За дүүнэрээ ер нь өсөж том болоод ямархуу хүмүүс болоосаа ер нь дүүнэрээ гоё бас үзчихэж магадгүй штэ дүүнэр нь тийм ээ. Дүүнэртэй хандаж хөөрхөн хэлэх үг вэ нөө. Манай ир чинь өстө миний фэн штэ. Тийм үү юм. Миний агаал гээгүй гээд. Том болоод одоо 11 дэх анги. Одоо 2 сард 17 хүрэх гэж байна. Айгу урт юм аа. Тийм байна тий. Тийм тэгээд том болох тусмаа л амар хөөрхөн болоод байгаа манай хоёрт. Бүр л үзэсгэлэн талаа. Одоо тэгээд нэг найз энд мэн тэгээд нэг тийм яриад болцсон байгаа сүлээд. Одоо тэгээд одоохондоо ч яг тэр мөрийн нэг амар serious үлээж авахгүй л энэ. Тэгээд яг serious үлээж авах гад ингүүт жоохон хармалж мармлаад юу ч болох юм. Өөр хөөрхөн. Тэрнэр дүүч айгу хөөрхөө одоо ста агаш гээл залуутай байна гэдэг. Тэгээ одоо үзчихвэл хайртай шүү хоёр дүүтэй. Одоо сүүлд баг 100 уулсан баха. Тэгээд тэрнээс хойшгүй нэ. Манай хоёр чинь Эрдэнэттэй байгаа байхгүй юу? Эрдэнэт сурдаг. Тийм тэгээд Эрдэнэт төрөөсөө явж амжихгүй завгүй байж байгаа. Одоо л таны хөтөл одоо энэ нэвтрүүлэгт орчоод Эрдэнэт рүү явах гэж байгаа. Тийм үү. За. Тэгээд хичээл орохоор буцаад ирэх үү? Очоод 7 л анах уу буцаад ирээд хийх зөндөө их юм байгаа. Зөв. За одоо олон удаагийн тэмцээн уралдаанд орж байхад хамгийн их одоо сэтгэлийг чинь хөдлөж догтлуулж исэн тэр тэмцээнийхаа хэсгээс бас ярил. Ер нь амар юм тэ бүр ингээд ураад тастаа далаа ичиг гэсэн ч юм уу тэ нэг тийм гоё тэмцээнийхаа бүр гоё эзэгтэй мөч янз янзын сонирхолтой зүйл болж исэн үү? Болно шүү дээ. Зөндөө юм болно шүү дээ. Хамгийн тийм сэтгэл хөдлөлттэй тэмцээн гэх юм бол мэдээж тэр юу байсан? Олон улс болдог тэмцээн маань байсан байхгүй. Тэрний би эхний 200 талбай нь уул нь Монгол Улс рекорд шинжилэн тогтоосон. Тэгээд эргэлтийн алдаа хийгээд миний тэр юг тооцохгүй болсон байхгүй. Тэгээд тэрнээс болоод бас жоохон сэтгэл санаагаар унах гад байжгаад олон улсаа хийж гарч ирээд уйлаа. Тэр бол хамгийн их сэтгэл хөдлөлттэй тэмцээн байсан миний хувьд. За тэрнээс өөрөөр гэх юм бол яг 25 оны улсын авраг байгаа. Өмнө жилийн энэ жилийн 26 оны улсын аврагын өмнөх нь гэсэн үг байхгүй насны хүрээний улсын авраг. За тэр тэмцээнээс би 11 алт 2 мөнгө авлаа. Тэгсэн баха. Сайн санахгүй. Тэр тэмцээн дээр би баг 36 удаа уралдсан баха. 4 өдрийн дотор 3 өдрийн дотор тэр чинь бид нэр өмнө Сүхбаатар тэмцээн болоод тэгсэн чинь нэг өдөр нь анхны ерөнхийлөгчийг нөгөө нэг гаргаж өгөх өдөр тэгээд яг нөгөө улс дээр амарсан байхгүй 4 өдөр болох тэмцээн. Тэгээд тэр нь 3 өдөр лөө болч шахагдаад тэг ингээд ер нь бол усан сэлтийн тамирчид нэг тэмцээнд насан туршидчдэр за ихтэл нэг 8 удаа уралддаг байхгүй.
Тэгээд би яг тэр тэмцээн дээр 36 удаа уралдаж исэн. Яг нэг багийнхаа төлөө тэр чинь орой нэг өглөө нь урьдчилсан гараандаа уралтаад тэгээд шилдэг 5 нь үлдээд орой нь уралдаг байхгүй. Тэгээд ингээд орой нь ерөөхдөө тийм олон гараанд гарчих юм бол ерөөс амарч амждгүй. Уралтаал гарч ирээл дараагийнхаа гараанд уралтаад идэг гэсэн үг. Тэгээд тэр тэмцээнээр л айгүй их сэтгэл юу байсан шүү дээ. Одоо багийнхаа төлөө гээл бүр шүдээ зуугаал уралдаадсан. Тэгээд хамгийн сүүлийн өдөр яг уралдажсэн чинь бид нар нөгөө ингээд тэмцээнийхээ уралдааныхаа плавкыг хуурай байлгуул биднэрт илүү ашигтай байдаг хгүй. Тэгээд яг финалынхаа гараан дээр уралдаж жагаад одоо эхний 2 удаа уралдчаад 3 дахь гарч ирээд плавкаас олох гээд уралдааныхаа өөр шинэ плавкыг өмсгөө гэсэн чинь миний баруун гарын эрхий уруу татаад. За. Ингээд татсан заяа. За. Тэгээ ингээд багш магш ирээд ингээд иллэг хийлгээд ингээд тавиулж байгаа болно ингээд чөөс татсны. Тэгээ ингээд тэнгуут буцаа ингээд татчаа зөө ерөөсө болохгүй. За. Тэгээд тэгсэн чинь багш нэг ийм халуун цай байсан юм уу юу байсан? Нэг ийм аягтай юм авчираа тийшээ би хуруугаа дүрж ингэж тэр татцсан хуруугаа тавиулж агаад уралдаж ирсэн. Хөөх тийм үү. Тэр яагаад тэгэж татах уу? Яг тэ нөө нэг огцом гинт ядарчихгүй юу? Нөө нэг яг 3 хоногт бүр мангар өндөр ачаал авчиж ийн гэсэн үг л дээ. 36 удаа. Тийм 36 удаа яг уралдана гэдэг чинь. Яа бас айгүй их байхгүй. том даваад биш үү? Тэгээд тэрэн дээр 36 удаа уралдаад хамгийн сүүлийнх нь 400 АМ-ийн хамгийн сүүлд нь 400 АМ гээд 400 метрийн холимог сэлдээд байхгүй. Тэрэн дээр тэр нь бүр амар ядж яхад амар хэцүү тэр сүүлийн гараа. Тэгээд тэрэн дээрээ уралдаад хамгийн сүүлд нь нэг манай олон улсын хэмжээний мастер цэлмэг гэ манай найз байд юм. Бид хоёрын ингээд авах болсон нэг гоё зураг байдий. За тэр зургийг нэг шиг тавина. За тэгээрээ. Ер нь бэрсэл гимтэл гэж ярьснаас нэрээ ер нь яг одоо энэс гадна өөр айгу томоор бэртжижсэн ч юм уу тийм гимтэл мэмтэл авч исэн удаа байгаа юу? Ер нь усан сэлэлтэнд ер нь баг нэг бэртэл гимтэл арай гайг баха те бусад спортыг бодвол. Тийм усан сэлэлт чинь контактгүй гэдгээр бэртэл гимтэл нь бүр айгу багасч байгаа юм. Гэхдээ яг нөгөө нэг яг халаалт муу ийснээс ч болоод ч юм уу одоо яг бидний мөрчин айгүйх ажилтдаг байхгүй. Тэг яг энэ мүр гимтэх айгүй эрсдэлтэй байдаг. Халаалт сайн ихгүй байх юм бол одоо энд нөгөө нэг одоо ингээд мөрийг маань ингээд дотор нь ингээд барьж идэг юм гурван холбоос байгаа байхгүй. Уртаалтал дээтлгээд эднэр маань сэмрэх айгүйх магадaltaй. Тэгээд энэ ер нь би сая нэг 10 сард нэг гимтэйгээд тэгээд нэг физикал эмчилгээнд орж исэн. Түүнээс бол өөр нэг амар ноцтой гимтжсэн юм бол байхгүй. За. За нэвтрүүлгийнхаа төгсгөлд одоо нэг гоё асуултыг асууя билгүүдээсээ. За ер нь өмнө хоёлаа түрүү ярьсан шүү дээ. За ингээд өнгөрсөн үеийн бэлгүүдээ гэд ярьсан тийм ээ. Одоо тэгвэл ирээдүйн бэлгүүдээ одоо байгаа бэлгүүдээ маань хандаад за нэг гоё за ирээдүйд чи ингэсэн байна уу, тэгсэн байна уу те. Одоо яг яаж ийж ийн гэд гоё өөртөө ирээдүйн өөртөө хандаж хэлэх. Хитэн үгээ хэлээч. За яг зорилгынхаа талаар л ярихгүй. За зорилго бол нууцах нь шүү дээ. Зорилго бол нууц. Би өөрөө айгүй том юм өрөөдөж байгаа. Айгүй том юм хийхийг хүсэж байгаа. Тэрийгэ эхлүүлсэн байгаа. Тэгээд тэрнийхээ төлөө хөдөлмөрлөд явж байгаа. Тэгээд тэрийг одоохондоо хэлэхгүй бай гэж бодож байна. За 10 жилийн дараах өөрөөсөө чи чадсан болоо яасан бол гэж асуумаар байна да. Тэгтээ чадсан баха. Хэрвээ чадсан байвал баяр үргээ. Үнэхээр бахархаж байна. За баяр үргээ. Тэгээд тэр өдрийн чи хүртэлх би өнөөдрөөс хойш маш их хичээх болно. Вау, гайхалтай. За баярлалаа. Баярлалаа маш олон гоё мэдрэмжүүд болсон тэр гоё агшнуудыг сонслоо. Бас нийгмийн хүрээнд бас те байр суурийг нь ч бас сонслоо. Тэгээд нэвтрүүлэгт маань урилгын минь хүлээж ирсэн. Билгүүдэд маш их баярлалаа. За нэвтрүүлэгтээ урьсанд маш их баярлалаа. Үнэхээр гоё нэвтрүүлэг байт юм байна. За баярлалаа. Тэгээд цаашдын бас одоо ажил амьдрал, сурлага, за тэгээд спортын замналтанд амжилт хүсье. За баярлалаа. Чам ч ихсэн амжилт хүсье. Баярлалаа. За нэвтрүүлгийн турш бидэнтэй хамт байж манай билгүүтэйгийн маань амьдралын замналтай болоод нийгмийн байр суурь за тэр дотоод ертөнцөөр нь хамтдаа аялсан та бүхэндээ баярлалаа. Ингээд дараагийн дугаар уулзтлаа. Түр баяртай.
Баяртай. Баяртай. За. За бас. За Юка 5 минутын дараа эхэллээ шүү. Бэлдээрэй.